Оросын албаны улсын байгалийн шинжилгээ ухааны академиас олгодог эко дэлхийн шагнал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй шагнал бөгөөд манай улсаас энэхүү шагналыг хусдаа байгалийн цогцлбор газар анх удаага хүртэж 2 дугаар байр эзэлжээ. За энэхүү шагналыг Оросын албаны улсад гардуулан өгсөн бөгөөд сансрын нисгэгч гүр аргачаа энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авч өнөөдөр төрийн ордонд байгаль орчны сайд болон хусдаа байгалийн цогцлбор газарт хүлээлгэн өглөө. Хусдаа байгалийн цогцлбор газар нь энэхүү шагналыг байгаль дээлтэй үйл ажиллагаа явуулснараа хүртсэн байна. Хусдаа байгалийн цогцлбор газар маань технологичуулаад 25 жил болж байгаа энэ жил. За нийтдээ гадаадаас бол 2000 он хүртэл 84 тахиг бол тээвэрлж нутагчулсан маань одоо бол 300 гаруй болж сайхан өсөж урж байна. За зөвхөн тахиг гэлгүй тэнд байгаа бусад зэрлэгэн амтан ялангуяа халиун бууг, тарваг, цагаан зэр, за мөн аргал хонь гэх хамтд бол бас сайхан өсөж байна. Сүүлийн үед одоо юм бол Монголын байгаль болохоо ятсан бид нар ер нь муугийн одоо жишээ болж байсан бол бид бас энэ бүс нутагтаа бас сайнны жишээ болж байгааг манай энэ хусдаа байгалийн зохицолт газарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын маань амжилтаар нотлогдож байгаа одоо байгаль орчин аялал жуулчлалын сайдыг баяртай байна. Баярмаа шүрэнсөх мэдээлэл хүргэлээ.